Сайн байцгаана уу? Эцэг их асар хамгаалагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2-3 настай хүүхэд дүрслэх урлагийн ямар чадварууд эзэмшсэн байх ёстой вэ? Хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулж байна. Дүрслэн урлах хууль нь хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжих бүтээл сэтгэлгээг хөгжүүлж байдаг. Энэ дүрслэн урлах хууль нь хүүхдийг зураг зурах, баримл барих, наамал наах, зохион бүтээх гэсэн энэ дөрвөн үйлээр дэмжин хөгжүүлж байдаг. Дүрслэн урлах үйл ажиллагаа нь хүүхдийн гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, эхэлсэн ажлаа дуусгах, дэсвэр төвчээртэй болох, аливаа зүйлийг олон талаас нь бодож төлөвлөх, гой сайхныг мэдрэх зэрэг олон талын эерэг нөлөөллүүдийг хүүхдэд үзүүлж байдаг. Мөн энэ насны хүүхэд хуудас цаас, дийлгэц, ватум цаас болон самбар дээр харантаагаар ирээчиж сараачих, бөмбөг болон дугуй дүрсийг дүрсэлж зурна. Мөн гуаш болон усан будаг ашиглан хуруу, гарын хэв, дардас бэлдсэн дүрсэн дээр хийлэх, чимэглэх, биер ашиглаж цэг толгог үүсгэх ийм үйлүүдийг хийж чаддаг. Жишээ нь борооны тусал будаа, цас гих мэтчлэн жижиг зүйлсийг дүрсэлж зурдаг. Энэ 2-3 настай хүүхэд эдгээрийг хийх чадамжтай байдаг тул та бүхэн гэрийн нөхцөлд хамт цаг гаргаж зураг зурах хэрэглэгдэхүүнийг нь бэлтгэн өгч хамтарч зурж хүүхдээ дэмжиж цагийг нь олж магтан сайшааж байгаарай.